Сайн байцгаана уу? Намайг их учрал гэдэг. Би 19 настай. Одоо сурлагч хөтөлбөрийн тэтгэлэгтээ суралцагч байна. Би ер нь Германд суралцах хүсэл мөрөөдөлтэй байсан л та анханасаа. Тэгээд анх МУИС Германы багшаар сурах гэсэн. Анх манай бир ихч над руу чатаар явуулж исэн. Тэгээд анх харахад бол яг л надад зориулагдсан хөтөлбөр шиг санагдал. Үнэхээр одоо ингээд чатаа нэгээд үзсэн чинь үнэхээр яг чадах юм шиг тийм мэдрэмж төрсөн л тоо. Тэгээд за би ерөөсөө материалыг бүрдүүлээд үзье гэж үзсэн. Өмнө нь бас ABC World сургалтын төвийг Facebook-аар харж исэн. Тэр харж байхад бол нэг совилогч хөтөлбөрийг аягүй сонирхож байсан байхгүй юу? 10 дугаар ангида хүнд байсан зүйл нь бол цагтл байсан. Цагтл маань жаахан сэтгэл төрөхгүй. Одоо цагтлынх нь сэдв нь болохоор би яагаад Герман улсад суралцах ёстой вэ гэж байсан л та. Герман улсын одоо сургалтын одоо арга барил, техник, технологи ер нь бол Герман улсад одоо очиж суралцах аягүй том хүсэлтэй. Хамгийн анх яг Германыг сурч эхлэхэд бол надад бол үнэхээр сонирхолтой байсан. Яг ингээд өдөр болгон хичээл хийх мэх одоо бүхэл ингээд цагаа Германд ингээд зориулж байсан л та. Өвөл хөлөө хугалаад би биштэйгээд тэгээд гэртээ бас нэг сууга үе гарсан л та. Тэр үедээ бас ингээд хичээлийнхаа ширээ рүү явах, орлогоо явах тэг жоохон хүндрэлтэй санагдал, ил жоохон залхуурмаар санагдал, зургтаа үзээд гихтмэрч юм шиг нэг тиймэрхүү мэдрэмжүүд бол төрсөн. Ковид гарсан. Тэр үед бол үнэхээр ингээд шантраад одоо болчморч юм шиг нэг тийм үе гарсан. Гэхдээ яг тэр үед бол одоо надад ингээд итгэлэг өгсөн энэ хүмүүсийг аяг бодсон л та. Тэгээд одоо Германд сурч гисэн одоо үеэс хойш одоо манай гэрийнхэн за одоо чи Германд очиж сурах юм байна шүү. Одоо Германд охинтой боллоо шүү гэдэг байсан. Тэгээд одоо энэ бүхнээс одоо хүмүүсийн итгэл одоо хүмүүсийн одоо надад итгэсэн итгэлээр би за Германд бол би орхиж болохгүй байна. Өршлүүлээд сурах юм байна гэдэг одоо бодолтой болоод тэгээд илүү их харин ч тэрнээсээ илүү их ингээд сураад эхэлсэн чинь Германд ерөөсөө тийм амар шантармаар зүйл байгаагүй. Тэгээд одоо өнөөдрийн одоо ингээд бүх бүтэж байгаа зүйл бол яг тэр үеийг давсан цагаас хойш л мэдээж ABC сургалтын төв бол ямар ч цар тахал ковид гарсан ч гэсэндээ хизээч хичээл номыг бол тасалдуулаагүй. Нэг ч өдөр 7 хоногийн яг 6 өдөр тасралтгүй хичээлдэг байсан. Тэгээд миний хувьд бол онлайн хичээлтэй ч юм уу танхим хичээлтэй үед хичээлтэй 2-3 цаг зарцуулаад гэрийн даалгавартаа бас 2-3 цаг зарцуулдаг гэсэн. Тэгэхээр нийт би 6 цагийг Германд сурахад зарцуулдаг байсан. Германд сурах арга барил гэж бол надад байгаагүй. Ер нь бол би арга барилаа ингээд солиод явцдаг. Заримдаа сонсоол, заримдаа эсвэл бичээл, эсвэл зүгээр дүрмээ хараад нэг тиймэрхүү нэг арга барилд ингээд ер нь бол ингээд арга барилаа нэг арга барилаар сурах бол миний хувьд жоох уйтгартай санагдаад байдаг байхгүй. Тэгээд арга барилаа ойр орхон солиол эсвэл кино үзээд нэг хөгжилтэй нэвтрүүлэгч юм олж үзээд эсвэл яг жинхнээсээ номоо бариад хичээл хийгээ суудаг. Ер нь арга барилаа байнга сольдог. Бичих, унших, ярих гурав дээр бол эхнийхээ өгүүлэлтөөр тэмцэжсэн. Тэгээд сонсох дээр би нийт 3 удаа унаад 4 дахь дээрээ тэмцэж байсан. Тэгээд одоо яг B2-ийн Гёте дээр B2-ийн шалгалт өгч байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд бол сонсгоо маш сайжруулах хэрэгтэй. Миний хувьд сонсгоо жоохон орхигдуулаад идэг байсан болохоор л ингэж 3 удаа унсан байхаа. Тэгээд мэдээж сонсгоо ингээд анхлан суралцж байгаа хүүхдүүд бол
анханасаа л ингээд яг сонсгоо бусад чадрууд шиг ингээд хөгжүүлж явуулсан зөв. Тэгэхгүй бол яг сүулт нь ингээд сайжруулна гэдэг бол жоохон ярихтай. Би тааж ер нь бол юм сонсох юм бол илүү ингээд сайжрах сайжрна. Сургуулийн ярилцлаганд бол би 2 сургуультай ярилцлаганд орж исэн. Эхнийхээ сургуультай яриад их гоё яриа болсон л доо. Миний ярилцж байгаа сургуулийн маань хүн болохоор их нөхөрсөг хүн байсан. Тэгээд их гоё ярилцлага өнгөрөөд тэгээд дууссан. Тэрний дараа бол хариу өгөхгүйсэн л та. Манай сургуулиас яг тэнцээгүй гэж тодорхой хариу өгөхгүйсэн учраас дахиад нэг сургуультай ярилцлаганд орсон. Тэр сургуулийн хувьд бол нэлээд их сандарсан. Хоёр дахь хүн маань 2 эмэгтэй хүн байсан. Тэр хоёр нэлээд чанга ярьдаг. Тэгээд яриа нь нэлээд ойлгохдохгүй их сандралтай ярилцсан л та. Тэгээд тэр ярилцлага бол жоохон бүтлгүүтээд би тэнцээгүй. Тэгээд удахгүй тэрнээс нэг удалгүй эхний сургуулиас маань тэнцсэн гэсэн хариу ирсэн. Сургуульдаа тэнцсэний дараагаар бол бас дадлага хийх газартаагаа ярилцлаганд орох шаардлагатай болсон. Дадлага хийх газартаагаа 5 сарын үед ярилцлаганд орж ирсэн. Хөгжилтэй гоё тайван айгүй чөлөөтэй ярилцлага болсон л та. Тэгээд бас тэнцсэн гэсэн хариу авсан. Ер нь бол айгүй нөхөрсөг хүмүүс рүү ингээд сургууль бас дадлага руу явж байгаад их баяртай байгаа. Ярилцлаганд бэлдэх сургалтанд суусан. Тэр сургалтанд сууснаар би ярилцлаганд бол чөлөөтэй ярилцаж чадсан. Тэгээд тэр сургалтын дагуу ярилцлаганд орсноор илүү үр дүнтэй, илүү чөлөөтэй ярьж байгаа үг хэллэгийн ч гэсэндээ ойлгоход маш тустай байсан. Төлөвлөгчийн герман хэлний сургалтаас орсон. Гэхдээ одоохондоо бол надад хэрэг бол болоогүй. Гэхдээ мэдхгүй маш их тэр сургалтнаас би авсан. Тийм. Жишээлбэл уурс дотор эрхтний нэршил монголоор ч бараг нэрлэж мэддэг юм уу да. Герман хэлээр би сурсан байгаа. Тийм. Тэгээд би их айсан л байхандаа энэ сургалтыг орог байхдаа шууд эмнэлэг дээр очиод дадлага хийн. Юмнууд нь юу гэдэм болоо. Би өвчтөнд нь юу гэх юм болоо гэж аяг их бодсон. Тэгээд энэ сургалтыг орсноос хойш бол нэг айдас бол төрөхгүй байна. Элчинд виза мэдүүлэхэд бол нэг надад асуудал тулгараагүй. Оруулаад виза мэдүүлээд надаас бол асуултууд асуусан. Гэхдээ миний мэтгэл ердийн асуултуудыг асуусан. Тэгээд виза өгөөд яг 14 хоногийн дараа би виза хүлээж авсан байна. Манай гэрийнхэн бол намайг аягүй сайн дэмждэг. Айгүй би дандаа зөвлөгөө авдаг л та. Ингэчлээ яах вэ гэдэг. Айгүй зөв зөвлөгөөнүүдийг надад өгч чаддаг юм л гэж бас боддог. Тэгээд мэдээч хамаатан садан бол уусаа чи мундаг штэ чаднаа гэдэг л те. Гэхдээ энэ бүхний ард бол айгүй их том хичээл зүтгэл байсан. Тэгээд энэ хичээл зүтгэлийг маань үнэлж юм уу? Германд суралцах хугацаанд сургуулиас маань дадлага хийх газрууд маань ярилцаад намайг үнэгүй байранд амьдрах тийм эрх өгсөн. Тэг боломж өгсөн. Тэгээд айгүй би миний хувьд бол маш их баяртай байгаа. Франкфурт чиглэлийн шууд нислэг 9 сарын 9-нд авсан байгаа. Богдолж байгаа л та. Тэгээд бол миний хувьд бол яг дүү нартайгээ төлөвсөн юмнууд байгаа. Дүүнэр бол ах ихч нартай. Тэгээд хамгийн том төлөвлөж байгаа зүйл бол би нэг төрсөн дүүтэй байхгүй. Тэгээд тэр дүү маань хойд эцэг дээр маань байдаг. Тэр дүүтэйгээ ер нь бол ойрын хэдэн жилээр уулзаг байгаа.
тэр дүүтэйгээ уулзах төлөвлөгөөд байгаа. Явах гэж байгаа хүний сэтгэл зүйч бас аюу ондоо идэм лээ. Одоо уул хараад яа өстө гоё шүү. Ус хараад яа өстө гоё шүү гэл тийм болчихдөг юм лээ. Би Монголд суралцж байгаа одоо энэ ирчээрээ Германд очиод 3 жилийн хугацаанд амжилттай сурч төгснө гэдэгтээ итгэлтэй байгаа. Монголдо суралцж төгсч чадна. Гэхдээ Германд суралцсанараа би илүү их одоо Монголд суралцсанаас илүү зүйлийг хүртэж чадах юм шиг нэг тийм мэдрэмж төрж байна. ABC World сургалтын төвх хамт олондоо маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Одоо ковид цар тахал гарсан ч гэсэндээ одоо бидний хичээл сурлагаас маань ингэж хоцрогдуулаагүй, цалгардуулаагүй тэгээд маш их баярлж байна. Тэглэх хөтөлбөрийг эхлснээс нь хойш ингэж дуусгаж намайг ингэж явуулж өгч чадсан одоо зөвлөх, захирал одоо бүх багш нартаа маш их баярлж байна. Яг хамгийн их анзаарсан зүйл маань гэвэл одоо бичих чадвараа ингэж бичих чадвартай илүү их ингээ анхаарах хэрэгтэй юм болов. Эхлээд одоо би жишээлбэл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тулд загтал бичсэн 1000 хүүхдэд загтал бичсэн дараагаар нь сургууль руугаа өргөдөл бичсэн бас элчинд виз мэдүүлэхийн тулд бас зорилго тодорхойлсон захиа бичижсэн л та. Тэгээд энэ хугацаанд бол миний бичих чадвар бол аюу сайн байх хэрэгтэй юм байна. Бичих чадвараа хөгжүүлэх хэрэгтэй юм гэдэг дээр бол аюух мэдсэн. Тэрийг сайн мэдсэн. Тэгээд одоо суралцж байгаа хүүхдүүдтэй бол бичих чадвартай анхаараарай. Хэдий сургуулаа ингээд төгссөн ч гэсэндээ одоо өөрийгөө ингэж илэрхийлж бичнэ гэдэг бол аюу чухал гэж хэлмээр байна. Энэ хөтөлбөрийг одоо сонгож суралцж байгаа бүх суралцагчдаа амжилт хүсье. Та бүхэн бүгд чаднаа.